Бид энэ удаа Рейн мөрний эрэгт орших Германы хамгийн эртний хотуудын нэгэнд байрлах сүрлэг готик барилга Кельний сүмийн тухай өгүүлнэ. Энэхүү хоёр ихэр оройт аврах сүм нь Тэнгэрийг сүлбэн өндийж Ромын эзэнт гүрнээс эхлээд дундад зууны баатарлаг тэмцэл сүмийн инквизицийн гал мартагдсан зуунууд мөн орчин үеийн дайны сүрлийг даван тулсан амьд гэрчим. Албан ёсны нэр нь Ариун Петр ба Ариун Мариагийн сүм боловч дэлхийн нийтэд бараг боломжгүй мөрөөдлийн бэлэг тэмдэг гэж алдаршжээ. Энэ бол зүгээр нэг барилгын түүх бус, харин хүний итгэл, тэвчээр, ухаан ба солиорол, бурхан ба чөтгөрийн хил дээр орших домгийн туйлын. Бичлэг эхлэхээс өмнө та лайк дарж, сувга дагахаа битгий мартаарай. Мянга 164 онд бүх зүйл эхэлжээ. Тэр цагт ариун дурсгалт зүйлс алтнаас ч илүү үнцэнтэй, цэргүүдийн ойрмигч сөрөн зогсох хүчтэй байлаа. Кельний хамб Райналд фон Дайсел зөвхөн шашны хүн биш, харин ариун Ромын эзэнт гүрний өндөр албан тушаалтан байв. 1164 онд тэрээр Миланыг эзэлсний дараа эзэн хаан Фридрих Барбароссагаас Христийн ертөнцийн хамгийн хүсэмжит ариун шүтэнийг Нэлх Есүст бэлэг өргөсөн 3 мэргэд болох Каспар, Мелхиор, Балтазар нарын шарилыг шагнал болгон авчээ. Энэ нь улс төрийн Азийн суглаа байлаа. Тэдний шарилыг Кельнд авчирснаар хот Европын хамгийн том мөргөлийн төвүүдийн нэг болон Ром, Иерусалимтэй өрсөлдөх хэмжээнд хүрв. Ариун ёслолд оролцохоор ирсэн итгэгчид олноор цугларч хуучин сүм нь ийм сүр жавхланг багтаах чадваргүй болсон тул шин илүү агуу сүм хэрэгтэй болов. Энэ нь зөвхөн ариун дурсгалын оромж биш, харин бүхэл хотын сүр хүчийг илтгэх чулуун симфони байх ёстой байв. 1248 оны 8 дугаар сарын 15-нд Хамб Корнард фон Хогштаден шинэ сүмийн анхны чулууг тавьжээ. Тэр үед зорилго нь Христийн ертөнцийн хамгийн том, хамгийн гайхамшигтай сүмийг барих явдал байв. Францын сүмүүдийг хүртэл бүүдгэр харагдуулах хэмжээний бүтээл. Энэ бол бурхан руу тэмүүлсэн гэрэл чулуун симфони байлаа. Анхны архитектор Гектард фон Риле хэмээх сууд хүн байв. Тэрээр гайхамшигтай, нарийн уран зураг, хязгааргүй зоригтой төлөвлөгөө гаргасан ч домгийн дагуу нэгэн аимшигт хүндрэлтэй тулгарчээ. Тэрээр сүмийн дүр төрхийг зүүдэлж чадсан ч тэр төслөө цаасан дээр буулгаж чадахгүй байв. Өдөр шөнөгүй зургийн урландаа тарчилж, сүнс нь туйлдаж эхэлжээ. Нэгэн шөнө Рейн мөрний эрэг дагуу тэнэж явахдаа тэрээр хар нүмерхтэй нэгэн үл таних этгээдтэй таарсан нь хүн биш чөтгөр байв. Би чиний зовлонг харж байна, архитектор. Би чамд төгс зураг өгье. Чиний сүм дэлхий дээрх хамгийн сүрлэг нь болно. Гэхдээ нэг нөхцөлтэй. Чи миний зурагт тулгуурлан барьж, түүнийхээ төлөө өөрийнхөө эхнэрийнхээ хүүхдийнхээ сүнсийг надад өгнө гэж чөтгөр шивнэн хэлв. Өөр хувилбарт чөтгөр түнд өрөө тавих санал гаргасан гэдэг. Тэрээр хот руу ус оруулах газрын доорх сувг шуудаг сүмийг барьж дуусгаас нь төрүүлж барьж чадвал архитекторын сүнс түүнийх болох байв. Гэхдээ Герхардын эхнэр тэдний яриаг нууцаар сонсож ухаалаг арга сэджээ. Тэр шүн чөтгөрийн ажил дуусах гэж байхад тэрээр гадаа гарч айлын дахиа шиг чанга дуугаар донгодож орилсон байна. Чөтгөр үүнийг өөр цайсан тохио гэж эндүрч хүчин замхорч гэрээ хүчингүй болов. Ийхүү Кельний сүм зөвхөн чулуун байрлал бус, харин итгэл ба ухааны ялалтын бэлэг тэмдэг болон түүхэнд мөнхөрсөн юм. Чөтгөр ялагдсанаа ойлгож өөр хилэнд автжээ. Тэр Герхардын эхнэрийн өмнө гарч ирээд өөрийн гал дунд гартаа барьж байсан зураг төслийг харуулжээ. Гэвч эмэгтэй түүний гараас тэдгээрийг шүүрч авав. Ууралсан чөтгөр давхар мэхлэлтэд хилэгнэж сүм болон бүхэл хотыг хараажээ. Энэ сүм хизээ нэгэн өдөр дуусна. Гэхдээ сүүлчийн чулуун өөрийн газартаа тавигдах тэр мөчөд дэлхий сүрнэ. Харин чиний нэр Герхард өөрт мартагдан гэж тэр зарласан байна. Хараал биелж эхэлсэн мэт байв. Барилгын ажил түр зур сайн явагдаж 132 жилийн дараа
сүмийн хоороо адислагдсан ч дараа нь бүх зүйл гатсан. Урам зориг унтарч, хөрөнгө дуусч, готик маягийг хүмүүс зэрлэг гэж үзэх болсон тул 10 дугаар зуунд барилгын ажил бүрэн зогсов. 300 гаруй жилийн турш Гэлний сүмийн хагас боссон орхигдсон арга ясмит бүтцэл хотын дээгүүр сүндэрлэж байлаа. Зөвхөн нэг л цамхаг нь дууссан байв. Түүний оройд аврах том модон кран 100-100-аар зогсож, хүний эргэлзэл дуусашгүй мөрөөдлийн дуугүй гэрч болон сүндэрлэж байв. Гэвч 19-р зууны эхэнд Европ даяар романтизмын салхийг хүлээв. Хүмүүс дахин готик урлагт баатарлаг домогт нууцлаг өнгөрсөнд татагдан эхэлж нэгэн гайхамшиг болсон. 1842 онд Дармштадт хотод мастер Герхардын гарын үсэгтээ сүмийн анхны нүүрний зураг олдсон байна. Энэ нь бүх Германд шууган тарив. Тухайн үед улс орон олон жижиг хаант улсаар хуваагдсан байсан тул сүмийг дуусгах ажил германчуудын нэгдлийн бэлэг тэмдэг болон хувирчээ. Прусийн хаан санхүүжилт өгч мянган герман хүн сайн дураараа хандив өргөсөн байна. Ажлын шин нэрэн эхэлж үйлдвэрийн ирч хүчээр барилга дахин сэргэв. Ингээд 1880 оны 10 дугаар сарын 15-нд анхны чөлөө тавигдаснаас 632 жилийн дараа сүмийн өмнөд цамхагийн оройд сүүлийн чөлөөг тавьжээ. Сүм дууссан. Гэвч дэлхий сүрээгүй. Хүмүүс хараал тайлагдсан гэж итгэв. Гэвч хамгийн аимшигт сорилт хожим ирэх байлаа. Сүмийн дотор талд орвол энд хүний төсөөллийг давсан эрдэнэс хадгалагдана. Хамгийн гол нь 3 мэрэгдийн ариун шарил бүхий алт мөнгөөр уралсан саркофаг. Энэ нь баруун Европын хамгийн том ариун шүтэн бөгөөд мянган үнэт чөлөө сувдаар чимэглэгдсэн уран бүтээл юм. Түүнийг дундад зууны хамгийн шилдэг гар урчууд бүтээжээ. Мөн энд 10 дугаар зууны төгсгөлд хамаарах геро хөндлөн загалмай хадгалагддаг. Энэ нь Европын хамгийн эртний, хамгийн сүрлэг загалмайнуудын нэг бөгөөд Христийн харцан хүнээс давсан зовлон шаналлыг илтгэдэг. Дундад зуунд энэ загалмайг гайхамшиг үлддэг хэмээн шүтдэг байв. Харин сүмийн гэрэл, өнгө, шилэн цонхнууд зарим нь 10 дугаар зуунаас өнөг хүртэл хадгалагдсан өнгөч хилээр Библийн түүхийг өгүүлдэг бол тэдний хажууд 20 дугаар зууны гайхамшиг оршин. Герхард Рихтерийн бүтээсэн пикселэн шилэн цонх 72 өнгийн 11,500 дөрвөлжин хэсэг нь техникийн байдлаар байрлаж шил ба гэрлийн симфоник бүрдүүлжээ. Ингэж тэр бүтээл дундад зууны гүн харанхуй болон орчин үеийн дижитал ертөнцийн заагийг холбодог. Гэвч 20 дугаар зуун ирэхэд сүм дахин тамыг үзв. Дэлхийн 2 дугаар дайн эхэлж Кельний хот Германийн үйлдвэрийн төв байсан тул дэлхийн хамгийн аимшигт бөмбөгдөлтийн нэгийг туулсан юм. Дайны жилүүдэд хот руу хэдэн зуун мянган бөмбөг хаяжээ. Дэлхийн 2 дугаар дайны үеэр Кельний хот бараг бүрэн сүрчээ. 95% нь газрын хөрснөөс арчигдан. Гэрэл зурагт тэр үеийн дүр зураг нь илт харагддаг. Нурсан байшингууд, дэлбэрэлтээс үүссэн асар том кратерууд, шатсан нутаг, утаа үнээр, үнс нурам. Гэхдээ энэ бүх сүрлийн дунд ганцаараа сундэрлан үлдсэн нэгэн байсан нь Кельний сүм юм. Энэ үзэгдлийг Кельний гайхамшиг хэмээн нэрлэдэг. Мэдээж сүм бүрэн бүтэн байсангүй. Түүнийг ойролцоогоор 70 бөмбөг онож, дээвэр нь нурж, шилэн цонхнууд нь бутран, ханнууд нь хилтерхийд цоорч шархалсан байв. Гэвч гол бүтцийн арга яс, 2 цамхаг бүхэл бүтэн барилгын сүрэн хэвээр байжээ. Яаж энэ боломжтой байсан юм бол гэсэн асуултад эрдэмтэд хэд хэдэн тайлбар гаргажээ. Бодит прагматик тайлбарт холбооны нисгэгчид сүмийн цамхагуудыг нислэгийн төгс чиглэлийн тэмдэг гэж ашигладаг байсан тул зориуд түүнийг онилохгүй хичээжээ. Инженерийн тайлбарт готик архитектурын ухаалаг бүтэц болох нуман тулгуур, гадна арк бутаанууд нь дэлбэрэлтийн цохилтын долгионд маш тэсвэртэй байжээ. Гэвч Кельний оршин суугчдын хувьд тайлбар нэг л байсан. Бурхны ивэл жинхэнэ гайхамшиг. Тэдний итгэлээр бол чөтгөрийн хараалыг давж 100 зууныг туулсан энэ сүм хүний үзэн ядалтын галт шуурганд хизээч мөхөх ёсгүй байв. Тэр бол бүрэн сүрлийн дүнд хүний сүнсний бат бэх байдлын бэлэг тэмдэг болсон юм. Дайны дараа сэргэн босголтын шинэ үе эхэлжээ. Кельний сүм өнөөдөр ч гэсэн барилгын талбай хэвээр
Түүний хамгаалалт засварын ажил хизээч бүрэн дуустдаггүй. Үүнд зориулсан тусгай байгууллага байдаг. Домбай Хуйте буюу сүмийн дарахны урлан. Энд чулуу зүсэгчид, сэргэн засварлагчид, шил урлагчид өдөр бүр ажиллаж, эвдэрч муудсан чулуун болоокуудыг сэлж, сүмийн гадаргыг тоос, утаа, хүчитлэг борооны нөлөөнөөс цэвэрлэдэг. Хүмүүс хошин байдлаар хэлдэг. Тэд сүмийг яг дуусгаж байна гэж хэлэх мөчид л нөгөө талд нь дахин засвар эхэлдэг. Магадгүй энэ л эртний хараалыг даван туулах нууц байж болох юм. Хэрвээ сүм хизээч бүрэн дууссан гэж тооцогдохгүй байвал сүүлчийн чулуу хизээч тавигдахгүй. Тэгэхээр чөтгөрийн хэлсэн дэлхийн төгсгөл хизээч болохгүй. Өнөөдөр Кельний сүм нь ЮНЕСКОгийн дэлхийн өвийн дурсгал, үйл ажиллагаа явуулж буй ариун сүм, мөн жил бүр сая жуулчдыг татдаг соёлын бэлэг тэмдэг юм. Гэвч тэр зүгээр нэг барилга биш. Төвчээрийн дурсгал, түүхийн гэрч, хүний мөрөөдөл ба итгэлийн хүчний баталгаа юм. Энэ уртас сонссон танд баярлалаа. Хэрвээ та сонин хачин нууцуудыг мэдэж, төсөөллийг давсан түүхүүдийг сонсохыг хүсвэл бидэнтэй нэгдэж суугаад авахаа битгий мартаарай.